За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Багш мэргэжлийн зэргийн хүсэлтэд их нүүдэл системээр дамжуулан захимаар хэрхэн илгээх вэ? За мөн файлуудыг хэрхэн оруулах вэ гэсэн заавар зөвлөгөө өгсөн бичлэгийг хүргүүлж байна. За багш маань өөрийн эрхээрээ их нүүдэл систем руугаа эхлээд нэвтэрч орно. За нэвтэрч орсны дараагаар баруун дээд бултанд нь ийм хүний зурагтай айкон харагдаж байгаа. За энэ айкон дээр дараад хувийн мэдээлэл хэсэг рүүгээ нэвтэрч ороход таны хувийн мэдээлэл засварлах хэсэг гарч ирнэ. За та регистрийн дугаар, утасны дугаар, мэйл хаягийг үнэн зөв байгааг хянаж шалгаад за зөрүүтэй байвал мэдээллүүдэд засварлах бүрэн боломжтой. За доошоо гүйлэхээр доор хэсэгт ийм эрх үүсгэх гэсэн талбар дээр дарахаар таны эрх маань үүсчин гэсэн үг. Тэгээд эрх үүсэн төлөвт заавал шилжсэн байна уугүй юу та шалгаарай. Ингээд та мэдээлэлд засварлаж дуусныхаа дараа болон эрхээ үүсгэснийхаа дараа засварлах товчлуур дээр дарна. За үүний дараагаар та энд харагдаж байгаа миний сангийн хажуу талд харагдаж байгаа 3 цэг дээр дарахад хамгийн доор хэсэгт мэргэжлийн зэргийн хүсэлт хэсэг дээр дарна. За энэ хэсэгт дарахад автоматар мэргэжлийн зэргийн материал бүрдүүлэх гэсэн талбар маань гарч ирнэ. За ингээд та доор харагдаж байгаа энэ EBS-ийн багш гэсэн хэсэг дээр дарахад мэргэжлийн зэргийн хүсэлт явуулах хэсэг маань нэгдэж байгаа. За ингээд та хамгийн эхлээд өөрийнхөө цээж зургийг оруулна. За цээж зургаа оруулсныхаа дараагаар аймаг нийслэл болон сум дүүрэг сургууль нь автоматар сонгогдож гарч ирнэ. Тэгэхээр та ерөөхдөө аймаг нийслэл сум дүүрэг сургуулаа оруулах бол боломжгүй. За харин овог нэр, регистрийн дугаар, утасны дугаараа үнэн зөв байгааг нэгтэлж үзээд шаардлагатай гэвэл мэдээлэлээ засварлаж шинжлэх боломжтой. За ерөнхий мэргэжлийн зэргийн хүсэлт маань ерөнхий мэдээлэл, зэргийн хүсэлтийн мэдээлэл, ерөнхий шаардлага гэсэн 3 хэсэгт хуваагдаж байгаа. За ерөнхий мэдээлэл хэсгээс та эхнээс нь дуустал нь эзэмшсэн мэргэжил болон дипломны хуулбар, за ажилласан жил ингээд энэ тус бүрчлэн дээр одоогийн мэргэжлийн зэрэг олгосон огноогийн тус бүрчлэн та файлыг оруулнаа. За файл оруулахдаа анхаарах зүйл нь гэвэл та таны файл нэг бол зургаар эсвэл PDF файл байх ёстой. За файлын хэмжээ бол 25 мегабайтаас дээшгүй байх ёстой. За жишээлбэл би энд эзэмсэн мэргэжлээ оруулаад файл оруулах хэсэг дээр дарж та файлаа оруулнаа гэсэн үг. За таны оруулсан файл хэрвээ орсон байвал файл хавсарсан файл гэдэг ингээд ногоорч харагдана. За ингээд тус бүрчлэн та ингээд ерөөдөө мэдээллүүдээ бөглөөд файлуудаа тус бүрчлэн хавсаргах ёстой гэсэн үг. За ингээд та файлаа хэрвээ хавсаргаад дууссан бол бүгднгийн чагтлаад хэрвээ ингээд файл оруулаагүй хэсэг гарч ирвэл файл оруулаагүй байна гэж системээс мэдээлэл өгнө. Тэгэхээр та файлуудыг гүйцэд оруулах ёстой. За файлаа оруулж та дууссан бол мэдээлэлээ үнэн зөв оруулсан хэсгээ нэгтэлж шалгаж үзээд хамгийн доор хэсэгт харагдах энэ дараах гэсэн товчлуурыг дарна. За дараах гэсэн товчлуур дээр дарахад автоматар багшийн ёс зүйн манлайлал хандлага гэх дараагийн хэсэг гарч ирнэ. За тэгээ мөн энэ дээр сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт арга зүй, за цаашлаад хамтын ажиллагаа гэсэн ийм 3 хэсэг гарч ирнэ. Энэ дээр та тус бүрчлэн уншиж байгаад бас файлуудыг авсрах ёстой. За түрүүнд ерөөхдөө зааварлсан файл маань 25 мегабайтаас илүүгүй байх ёстой шүү. За мөн файл маань PDF эсвэл зургийн файл байх ёстой гэдгийг анхаараарай. За ингээд та бүх файлаа оруулж дуусны дараагаар эхлээд хадгалах товчлуур дарна. За файлаа бол ерөөхдөө дутуу оруулаад зарим файлаа бэлдэж амжаагүй байвал ямар ч үсэн эхлээд та хадгалах товчлуураа дараад мэдээлэл амжилтаа бүртгэчих. За хэрвээ миний мэдээлэл бүрэн гүйцэд орж дууссан гэвэл хамгийн сүүлд нь та бүртгэл дуусгах гэсэн товчлуур дээр дааж бүртгэлээ дуусгана. За одоогоор бол энэ хэсэгт ерөөсөө файл оруулаагүй учраас улааж харагдаж байна. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье.